манайхаа. За бүгдээрээ сайн уу? Маш удаа хугацааны дараа би бичлэг хийж байна. Тэгэхээр өнөөдөр ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэвэл ойрд ингээл Instagram, Facebook орохоор хүн болгон л өөртөө нэг челленж эхлүүлээл хүмүүс бүр амар мундаг байгаа шүү дээ. Тэгээд тэнцэнээс ингээд зарим хүмүүс амар ингээд өөрийгөө гоолгох ч юм уу ямар нэгэн байдлаар бүх юмнаас ингээд дутаад байгаа юм шиг мэдрэмж авч иж магадгүй. Гэхдээ зүгээр яг одоо гэсэндээ өөрийгөө тэгж хүчлэхгүй байгаа хүмүүс ч гэсэндээ тэр хэмжээгээр хичээж байгаа хүмүүстэй адилхан их байгаа. Тэр ингээд муу тал биш ээ. Зүгээр л сошиал дээр харж байгаа амьдрал тэр тийм үнэн биш учраас манайх бас тэн дээр хийдэ амир өөртөө ингээд ачаал өгөөд тэг хэрэггүй. Тэг миний хувьд болохоор зэрэг ажлаасаа орж ирээд одоо 6 цаг болж байна. Өнөөдрөөс өөртөө хамгийн хэцүү гэж боддог спортоор багчсан хичээлээд үзье гэж бодсон. Тэг ер нь бол надад зөндөө их сонирн байна зөө. Ямар сонингууд байна вэ гэвэл би их сургуулаад төгссөн байгаа. Одоо визнийхээ англиыг солих гээд ерөөдөө визнийхээ бэлтгэл ажилд явж байгаа. Дээрээс нь ажиллаа бол өдөр болгон хийж байгаа. Тэгээд өчтөр би визнийхээ юмнуудыг янзалж явж хагаад орой яг нэг ийм газар ирсэн байхгүй юу найсаа. Тэгээ энэ спортыг бол би өмнө нь ингээд хальт богино бичлэгээс харж ирснаас яг өөрөө очиж ингээд биеэр үтж байгаагүй бүр надад үнэхээр сонирхолтой санагцсан. Би нэг ингээл ханан дээр ингээд янз янзын өнгө юмнууд ингээд байршуулсан байгаас алин дээр чамаагүй гიშгээд алингаас нь чамаагүй байраад зүгээр ингээд тэгж хийдэг юм байна да гэж бодчихсон байхгүй юу. Тэгсэн чи бүр шаалаа өрсөн юм. Энэ ингээ эхлэх цэг нь тусдаа заяа. Эхлэх цэг нь хэрвээ хоёр өөр газараас эхэлж ивэл хоёр гараараа ингэж эхлээд хэрвээ эхлэх цэг нь яг ганцхан зүйлээс эхэлж ивэл яг тэрнээс л хоёр гараараа барьж эхэлнэ. Тэгэд өрн гэсэн дүрмтэй тэг дүрмэн ч гэсэндээ ер нь бол маш хүнд заяа. Анх хийж байгаа хүмүүст хүнд бие даах чадамж ер нь бол хэрэгтэй. Би маш хөнгөн байж иж энэ дээр ер нь л амжилттай бас эвсэлтэй байж иж амжилттай гарч чадах юм байлээ. Яг хамгийн гоё наад байнга очих болгонд ингээд энэ зүйлүүдийн ингээд байрлал нь солигдсон заяа гэх бодлого боддог юм шиг. Яг төгсгөл нь хаана дуушин би тэн дээр хэрхэн гарах вэ гэдгийг. Тэгээ хэрвээ би одоо ингээд доор нь ингээд эхлэх цэг дээр нь байгаа ийм өнгөнүүд байгаа. Тэр өнгө болгон зэрэг бараан болох тусмаа ингээд илүү хүнд шатны одоо болно гэсэн үг. Тэгээд гээйлэг байх тусмаа ер нь бол анхан шат амархан гэсэн үг юм бэ нэлээ. Солонгосоор юу гэдэг байлаа би тэрийг хараад өгье. Climbing гэсэн санагч ин англиар бол би бол сайн мэдэхгүй нэ. Climbing гэд climbing theorem гэд ингээд бичих юм бол манайхаа гэрээсээ ойрхон те газараа бичээд ингээд бичих юм бол ер нь танаас ойртон гайгүй газрууд гарч ин. Тэг үнний хувьд маш хямдхан заяа. Анхны удаа очиж хүмүүс багштайгаа 30,000 вон тэгээ готл нь ингээд өнгө түрээслэх юм байлээ. Хамгийн гол нас хязгааргүй. Өөрөө ядарчлаа тэндээ байгаад тэндээ ингэж байж байгаа тэгээд явах юм байлээ. Чармаалт хэрэгтэй учраас хүмүүс ийм олон цагаар бол хийхэргүй юм лээ. Миний бодлохын зэрэг хэдэн цаг хийснээ санахгүй. Гэтэ жоохон шуналтаж хийсэн. Дараа нь гар бүр яг энэ хэсгээр аим шигтэй өвддөг заяа. Яг энэ хэсгээр. Яа бүр ингээд гараа алдсан юм шиг мэдрэмж төрчихсэн. Тэгээд өнөөдөртөө бол арай бас гайгүй нөвдөлтөн. Нэг удаа ингээд багштайгаа ороод анхны удаага ингээд мэдээж яаж хийх дүрмийг мэдээд тэгээд жоохон сургалт авцсан учраас дараагийн удаа очих болгондоо ер нь бол 20,000 дийлэх газрууд ер нь төстэй байгаах 20,000-ыг төлөөд орой хаалтал нь өссөн үед орж гараад хоолоо идээд цайгаа угаад буцаж орж ирээд ингээд хийх боломжтой юм билээ. Тэгээ заавал бидэж явах хэрэгтэй зүйл байгаас манайх ийм шохой. Энэ ахуулаас халтраад заяа. Тэгээ урт хумстай хүмүүс амир хэцүү санагцсан. Манай найз хүмүүс бүр ингээм амар уртсан юу. Тэг ингээд хумсан дээр ингээ ачаал өгч болохгүй ингээ хугарах учраас яг энэ хэсгүүд дээр амар ачаал өгөө тэгээд ер нь амар хэцүү даалгавруудыг хийхдээ юу төвхтэй байсан гэж хэлсэн. Миний өмсөлөн зэр нэг урт биш байсан болохоор надаас харьцангуй гайгүй. Тэрс нэг ийм газар очисан байгаа. Би хаягийг нас оруулчих. Яг өөрийнхөө оцсон газар хаягийг оруулж таас ойрхон байвал очиод үзээрэй. За тэгээ өнөөдөр юу хийх гэж байна вэ гэвэл би багаасаа ингээд гүйдэггүй байсан байхгүй юу? Жохон гүүгээр миний ингээд цанг татах гад яг энэ хэсэгт ингээд амар сонирн болоод ингээд өвдөөд идэг ус ахгүй юу. Тэгээд ингээд амсгаадаад шууд ингээд толгой эргээд идэг. Тийм учраас би ингээд урт замд, холын замд ч юм уу хит хурдтай ингээд гүүх юм бол надад ер нь гүйлт хамгийн хэцүү спорт шиг санагддаг байхгүй юу. Тэгээд ойрд би ингээд аюу олон хүмүүсийн гоё рилүүдийг үзээд би ч гэсэндээ заавал 10 20 бүр түүнээс илүү
хоол километрт гүйхгүйгээр чадхайгаа хэмжээгээр тий 500 м ч гэсэн хамаагүй өдөр болгон тууштай багаар гүйхэд болсон байхгүй юу. Яг л гүйл ямар ч үнэ төлбөргүй эхэлж болох спортуудын нэг учраас гэрээсээ гараад хаанч гүйж болно. Зам үнэгүй, гүйлтийн талбай үнэгүй, бүх юм үнэгүй учраас та зөвхөн сэтгэл зүгэл бэлтгэж хангалттай. За тэгээд би энийг аим мундаггүй гээл ингээл мундаг биш учраас мундаг хүмүүс ахмал бас гоё зөвлөгөөнүүд өгөөрэй. Миний бодлон зэрэг жоохон айцтай байна. Тэг гадаа нэлээ халуун байгаа ч гэсэндээ би зүгээр ийм хүл нэвтэрдэг ийм тамирын цамц өмсч гэж бодлоо барив. За би утаас альчлаа. Тэгээд амьс өмс гэсэн чарда яг ийм баруун уулны хоёр амьс байгаад нөгөөдөл нь ерөөсөө олддгүй. Энэ яг надад зөндөө байдаг байхгүй. Тийм учраас одоо би баруун уулны хоёр амьсаа юу ч гэсэн өмсөхөөс манай энэ гэрийн гэрэл нь аягүй онцгүй байхгүй юу? Би танаас харуулъя. Ийм амар хэд шаргал өнгөтэй. Тэг ингээд миний царай амар ингээ хар харагдаад дээрээс нь ингээд ойрд жоохон ядраад баахан батг гарсан байгаа. Тэг зүгээрээ. За юу ч гэсэн усан дорж гарч ирсэн чинь арьсаа хальт чийгшүүлээд тэгээ энэ одоо манайхан 3000 алой гэл би зүгээр ийм гэлжсэн төрөгч тийм үү заавал үнэтэй бүтээгдэхүүн төрсөн ч нүрэн дээр юм гараад яг нэг ялгаагүй хамгийн гол нь арчилгаа цэвэрлэгээ чухал учраас цэвэрлэхдээ сайн цэвэрлээд байгаа ч гэсэндээ дээр ажлын ачааллаас болд юм шиг үлээ. Тэг яг уу баг уусаа боддгоо болохоор тасцаа энэ цэрэнда. Амар өрөөс өмнө гэс гарах хэрэгтэй байна. Түн тос төрсөн хэсэг нь цайрчихсан. Таад ажиллаж ад айр хөлөрх юм бол дундуур нас гэс төндрөр нүрээ ирчээд нарны тусаа сэргээгээд төрхээрээ би ажиллаж ад нэлийн хөлрөд ирэхээр нүр маань хорсоод идэх байхгүй. Тэр үед нь жоохон нэмээд төрхээд эсвэл жоохон төнөр ирчээд төрхчтэй. Хизээний гоё камертай болоод хизээний гоё мигтэй болоод гээд тэгэд хавал үнэхэр бичлэг хийхгүй мэлээ. Зүгээр л байгаа юмараа тэгэл болгоол яг удаж байгаа хүмүүст гоё яхалтай тэгээ гоё мэржлийн камертай гоё эдит хийвэл тэгээ байгаа юмдаа тааруулаад миний хүс нэлээ шинхэн баггүй. Багын л тийм байсан. Тэгэл хамгийн гол нь үсээ цэвэрхэн боожлоос уусаа нүүрэн дээр баттайсэн чинь арай жоохон цэвэрхэн харагддаг юм санагдаад идэв шин. Үсээ ер нь дэлгэхдээ боодог болохоор. За. Яанахан. Би цаад нэр нэг гоё юм аа. Өнөөдөр яг тэрийгээ дурч үзье. Нэта. Таран. Ийм гоё жокет олсон байгаа. Ийм хантаацтай гүйлтийн. Тэгээ өөрөөсөө юм босны савтай хоёр ширхэг. Тэгээ энд нэг ардаа цоод юм байлээ. 4 8 12 гэдэг энэ юу вэ гэвэл хит хол замд гүйж байгаа хүмүүс маань ингээд 12 литртэйг аавна. Одоо зөвхөн томроод тэрүүгээрээ ялгаад юм шиг лээ. 4 бол 5 км дотор бол зүгээр. Тэгээд ийм гоё жокеттэй болсон байгаа. Нэлээ удаан судалсан бас. Нэг өдрийг жокки хайхад яг энэ хантаазыг хайхад бүр ингээд судлаад бүх спорт брэндүүдийнхээ өмсөж үзээ судалсан. Энийг өнөөдөр ингээд анхудаа өмсөж үзэх гэж бай. Би брэнд бодлоо. Тийм жоккитэй байгаад хэргийг гарахгүй бол тиймээс юм. За нэг их харагч. Хол гүйхгүй учраас нэг усны савал авч тийм үү? Өнөөдөрт ерөөсөл 2 км. Ер нь бол миний өнөөдрийн зорилго бол 2 км байхгүй. Утсан ч самаагүй 2 км гоо. Усны саваа зайлаад тэгээд тусаа ихэд гарцаа юм. Баах ихтэй эвэр нийтдээ
гутал байхгүй ч яах вэ? Яг зузаан гутлаад хүмүүс олон л та тий гүгэд маш хүйс гарах учраас ямар ах юм мэдэхгүй байна. За зүгээр энэ дээр уцаад тогтооч. Уснээс угаагүй болохоор ирээ зээлээд байна. жоохон хамаагүй гэдэг шүү. Мамаараа шүд мөр дээрээ тэгэл. Эндээ юм силиконы юмтай юм байна. Портлагын камерч болоор будкаар очиж магадгүй. Өөрөө нэлээд судалж жаад зөндөө эргэлцсэн бас юм үнэтэй болохоор би нэг бүүхгүй ээж чадахгүй ээж нэг үнэтэй маваад гэд жоохон хайрын санагдсан байхгүй. Чадахгүй ээж амар үнэтэй мавчаал тэрийг хэрэглэхгүй байх үед гэж бодоод яг авах чийсэн өдрөө аваагүй. Яа. Нэг ус хэд их урд юм бэ? 500 мл юм бах та. 450 мл юм байна. Тараа. Үгүй мэн манайха зүгээр агаас тийм ингээд сорхот л болох юм байна. Вау! Соёлын шок. Бүр соёлын шок биш дээ би. Надад нэг ус авах хангалттай хийдих ус авах юм бол бас зандаа саадна. За, ингээд тараа. Уцаа тогтоох газар хаа. Тэгээ энэ дотроо хийлээ. Хэвч зөөхгүйгээр яг тэр орчноо мэдрээд гоё гүүрний хажуугаар тэр ямар ч дуу чимээсэн тэрийг мэдрээд явгалнаа. Чихвжээ албаар үлдээлээ. За тэгээд Apple Watch-аа зүүчи. Apple Watch дээр заавал гэхдээ километрээ хийх шаардлагагүй юм шиг санагдсан байхгүй юу? Яагаад вэ гэвэл тусдаа би утсан дээр ингээд Nike Run гэдэг аппликейшн татсан байхгүй юу? Хүмүүс тэрийг аягүй татдсан билээ. Тэгээд тэрийг татаад шууд гүүх юм бол хүмүүс ингээд челленж тавьсан байхгүй юу? Одоо 8 сарын тэдэнд хэдэн километр гүүх хүмүүс гээд тэр нь болохоор өдөр ингээд яаж та нар тэрийг татаж үзээд бас сонирхоод үзээрэй. Тэр аппликейшнийг татаад тэгээ хэдэн километр гүйж ийн бүх юм хинж олно. Ингээд watch нэг хэрэглэдэггүй байхгүй яг л ингээд нэг ажил маань ингээд айгүй хусанд хүрдэг. Дээрээс нь ингээд бохир байх магадлал өндөртэй учраас хайрын санагдаад манай гэрээ авч өгч ирсэн. Бид нар жил болгоно төрсөн өдрөөрөө би биндээ ингээд бөөнөрөө солонгос таахта 100 150 ч юм уу цуглуулад яг нэг хүндээ айгүй чанартай нэг юм өгье гэд тэгээд эхнийх дээр бол зэрэг би Dior-ын ингээд төрөвч авчихсан байхгүй юу. Дараагийнх нь төрсөн өдөрт болохоор зэрэг яг энэ Apple Watch-ыг авч ирсэн. Одоо хідэн чи мэдгүй би бас нэг юм сонирхол байхгүй болохоор Биби омэж ханда уйлахгүй шүү заяа. Усанд оруулсан чи одоо өрвиц. Тамаа дүдний шил аваагүй байгаа. Уус надад зөвхөн энгийн хар шил авахаар тэгээд юу ч гэсэн малгай өмсгөө харийг гарах гэсээр итл. Малгай өмсгөө ганцаарч. Би уцаа тогтоох газартаа дуун алах гээд байгаа. Тэг би барай амжаа сандарч ирээ. Жон догтлж байна. Вала машин ажиллуулад. Сэнсээ залгаад нэлөрөний сэнсээ залгаад тэгээ надад ямар гутал байгаа вэ гэвэл надад нэг ийм гутал байгаа. Нэг ийм гутал. Энэ маань зүгээр ийм доороо ийм зөөлөн үүсэн болтой байхгүй юу? Тэгээд ажиллаад байхад ихэнх гүйлтэй бүснүүд айгүй гоё үүсэн болтой гэдэм билээ хөнгөн. Энэ надад байгаа бүсүүд унаас хамгийн хөнгөн нь би нэг ажил хийж агаад Adidas хэмнэрсэн байсан байхгүй юу? Намайг хэлний бэлээд тахт шүү дээ. Тэр хэдэн жилийн өмнө юм бэ? Би битүү ба. Өмөө
알겠어. 비타민 줄게. 베이비 비타민 먹자. 알았어. 자. 그래. 베이비 앉아. 옳지. 어디 있을까? 옳지. 잘했어. 비타민 주고요. явах юм мэдсэн байна. Санхүүгээр амар хэцүү яг эхний бэлтгэлдээсэн баггүй юу? Тэр үед эдадаас хямдраад биений нэг 60,000 вон нэлээ тэр хэв завжсэн баггүй юу? Тэгсэн чинь одоо ингээд 5 дахь жилдээ 4 дахь жилдээ өмсөж байна. Тэгээ ерөнхийдөө байнга өмсдөг миний зураг мургийг харахад ажилд явахдаа тэгээ ер нь аягүй өмсдөг. Биби 미안해. 엄마 잠깐 부탁 이래 가래두고. 어디 부탁 이래 가래두고. 미안해. За манайха би бичлэг хийхгүй байхаа гараад нэг бичлэг хийх боломж гарахгүй байх. Тэгээд готлоо хүмүүс за буцаж шалаарчаал. Бичлэг хийхгүйгээр хамт төгсгөлд нь яг 2 км хэдэн минут туусан байна вэ гэдгээ харуулъя. Тэхөө. Одоо цаг 6:25. Гэрээсээ гараад ирлээ. Одоо энэ аппликейшн руу ороод би ингээ 2 км өнөөдрийн миний ер нь бол юу аахгүй юу? Зорилго. Тийм учраас энийг дараад 2 км гүн шүү. Цагин дээрээ хийжээ. 운동을 시작합니다. Төгсгөлд нь харуулъя. 222 км гүйсэн байна. Одоо л яасыг ямар мэдрэмж төрж ийнэ гэвэл хөл бүр ингээс хөлгөөд яг тийм мэдрэмж төрж байна. Гэрлгөөний ойртчлаа. Цаашаа өрсөлдгүйд 2 км гараа 17 минут гүйсэн байна. Замдаас гэрлэн дохио таарсан. Яг нэг гүйлтийн талбай хүртэл манай гэрс бараг 4 км 5 км явна. Тэр болтол гүн гэвэл өнөөдөртөө ах зэрэг учраас тэр хүртэлгүйгээр гэрээ хаяг ойр авчиж энэ годмаар бүс мага ёго дагаад одоо тэгтээ өөрийгөө аим хайрламар санагч байна. Гүхээс өмнө 운동을 일시 중단합니다. гүхээс өмнө ер нь бол амжилтаа их авах юм халаалт гүйсээ дараах сунгал энэ бүхний талаар өөр хэмжээнд хэд хоног бол судалсан байгаа. Манайхаа 274 гэрийнхаа удан дэрлээ. Яг 3 км үрчээд орж ирэх гэсэн чинь 운동을 다시 시작합니다. 운동을 일시 중단합니다. орж ирэх гэсэн чинь яг энэ хэсгээр ингээд аюу хатгуулаад тэгээд дуусах чадаагүй ороод ирлээ. Сэтгэл өндөр байна. Яагаадгүй бол 2 км гэж амар хол хугацаа хол зай гэж боддог байсан маань 1.2 км хүртэл би бүр ирсэн байснаа ч мэдээгүй тийм хурдан очсон. Тэгээд жоохон харамслаа санагдчихсэн хэрнээ яалтчгүй би бүр амар цуцж байна. 20 минутын дотор 275 гэдэг чинь эмэгтэй хүмүүсийн 5 км-ийн дундаж 38 минут идэг гэсэн баха. Тэгэхээр бас нэг бас муу бол биш явах шиг байна. Дээрээс нь яг гүйлтийн зам биш. Юу байсан болохоор би альчруу марчихсан. Гүйлтийн зам биш гудам байсан учраас аюу гэлэн дохио таарлаа. Ямар ч интернет асаахгүйгээр би яг нэг юмыг аюу төвлөрч сууж хийдэг төрлийн хүн байхгүй юу? Ерөөсөө интернет асаахгүйгээр дуу сонсохгүйгээр яг орчиндоо зөвхөн амьсгалахтаа төвлөрсөн. Дундуур бараг бичлэг хийгээгүй. Яг гэлэн дохионд зогсож байхдаа ч юм эсвэл хальт нэг хэдхэн секундын бичлэг хийсэн байж магадгүй хөнгөө байсан үеийг ашиглаад. За нэг юм хүний бичлэгээс махгүй яг энэ хэсэг ингээ өвдөж байгаа тохиолдол ер нь бол бие амар сайн чангадчихгүй хөстэй гэж энэ бэлгүүс хэсгээ тээгүүс болоод ингээд хэсрэгдээд байгаа учраас өвддөг гинэ. Өнөөдөр гадаа 29 градусын хэмтэй байна. Би гэрээсээ усанд ороод гарахаас өмнө сонголт хийсэн байсан байхгүй юу? Тэрс одоо гэс сунгаад гэрлүүг ороод сонгох.
Hi baby. I love you. Моста. Тэгээс кошта сууж аваад бие сунгатгая. Харжаад ихгүй би чи шинэ хүн шүү дээ. Яачгүй шинэ туршлагагүй хүн учраас буруу хийж магадгүй. 마무리를 해야 합니다. 딱 5분. 발목 안정 늘어주기 15초. 바깥쪽으로 15초. 무릎 당기기 스트레칭 20초. 척추와 골반이 부드럽게 풀려. 지금부터예요. 이 시간을 놓치면 몸이 먼저 반응하죠. 카프 스트레칭 20초. 그래야 회복이 빨라지고 다음날 통증이 없어요. 어깨, 팔, 목을 스트레칭 해줘야 Одоо ч гэсэн бүр маш их хэмжээр хөлөрсөөр байна. Цай зүгээр би сонголтын тусал хийсэн байхгүй юу? Тэгсэн хэрнээ ингээд амар хөлрөөд байна. Халсан байгаа дээрээс хэвлийн хідэн дасгал хийгээд араас нь усандаа орчууд бэбигээ гарч салхилуулад орж ирээд газ хөнгөн жоохон жимс идчихэд унтаад ойрдоо ер нь бол нэг иймэрхүү явах ах 9 сарын 5 хүртэл ямар ч амралтгүй ажиллах хэрэгтэй байгаа. Тэгээд ажиллаас орж ирээд багаар өдрөөлөө 2 км-гүй хийгээр нь зорж байна. Өдөр болгон биш юм а хэд ядаж 7-4 удаа. Угаасаа хэд их хүчлэх, хэд их улаарч бас хүнийг эсэргээрээ тэр зүйлээ хурдан залхахад хүргэдэг, уртаа шантрахад хүргэдэг байгаа. Тийм учраас хэд их бас өөрсдөө бити хүчлээрээ. Тэгээд саяхнаас би интернетээр ерөөхдөө ямар ч сурчлагаа хийдгүү хэрнээ үзэлтээс мөнгө олж эхэлсэн байгаа. Яг сурчлагаа хийх юм бол би өөр жижиг бизнесүүдэд дэмжиж сурчлагаа хийж өгөх юм бол баг зэрэг орлоготой болох боломжтой ч гэсэндээ одоогоор би сурчлагаа хийх ямар ч бодлого байгаа. Хамаачлаг яг үзэлтээс олсон орлого маань ер нь хэд орчим байгаа. Дээрээс нь ер нь нуулгүй дэлхий гэж бодсон байгаа. За тэгээд манайхаа минь дараагийн бичлэгийг үзэж аваарай. Бүгдэндээ нас сайхан өдрийг хүсье. Хийж эхлэмээр байгаа зүйл ах бол зүгээр л хийж эхлээрэй. Амжилт.